За, сайн байцгаана уу? IT Students podcast маань техник технологийн дээд сургуулиас анхныхаа дугаарыг эхлэхэд бэлэн болж байна. За, энэ удаагийнханд анхныхаа зочноор би Баянгол дүүргийн 5 дахь хорооны хэсгийн байцаагч Наранбаатыг урьж оролцуулсан байгаа. За, та ингээд бидэнд өөрийгөө танилцуулж сонсогч нарт. За, сайн байцгаана уу? Нийт сонсогчдод энэ өдрийн амраа ярья. Би Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлцээ нийт яв журам хамгаалалт тасгийн 5 дугаар хариуцсан хэсгийн байцаагч дэслэгч Наранбаат гэж байна. За, урилгын минь хүлээж авч анхны минь подкаст орж байгаад баярлалаа. За, тэгээ манай сургуулийн минь онцлог бол манайх 3 сургуультай байгаа. Тэгээ сургуулийн минь онцлог гэх юм бол 86% нь эрэгтэй хүүхдүүд байдаг. Эрэгтэй хүүхдүүд маань гэмт хэрэгт ирэхэд өртөх магадлал айгүйх гэдэг. Тэр нь болохоор санаандгүй байж байгаа тэ. Бас нэг найз нөхдөдөө явж байгаа. Эсвэл хүний миг аваад өгөөч гэдэг нэг тийм жижиг юмнасаа болж айгүйх гэмт хэрэгт өртдөг болохоор энэ сэдвийг бол би сонгож авсан байгаамаа. За, эхний минь асуулт болохоор ер нь гэмт хэрэг гэж яг юу хэлдэг юм бэ? Яг юу хийвэл гэмт хэрэг гэдэг юм зүйл залтанд орд юм бэ? За, гэмт хэрэг гэдэг маань өөрөө Монгол улсын эрүүгийн хуулийн эрүүгийн хуульд одоо хариуцлага хүлээлгээр заасан нийгэм төрмөлтэй үйлдэл эсвэл төв гэмт хэрэг гэдэг байгаа. Тэгэхээр нэг өсөндөө үйлдэлээр нь гин буруутаг тогтоодог учраас одоо үйлдэл гэдэг нь болохоор тодорхой үйлдэлийг үйлдэлгчээд байгаа. Эсвэл үйлдэл гэдэг нь болохоор одоо өөрийн одоо боломжтой одоо үйлдэл хүнд одоо тусалцаа үзүүлэх боломжтой хот үзүүлээгүй улмаас тэр хүний биед гэмтэл учрах юм уу, эрүүл мэнд нөхрөл учрах юм уу, наацхан жишээр одоо энийг мань эсвэл хэлж байгаа. Энийг одоо Монгол улсын эрүүгийн хуулиар хуульчлаад эргээгээд одоо үйлдэл гаргасан эсвэл хийсэн гин буруутанд хариуцлага хүлээлгэхээр тогтоож өгсөн байдаг юм аа. За, одоо ингээд өсвөр үеийнхэн маань ихэвчлэн ерөнхийдөө ямар гэмт хэрэгт илүү их өртөж байна вэ? За, Монгол улсын хэмжээнд өсвөр үеийнхэн маань ихэвчлэн одоо хулгайлах, бусдын төрөнгийн одоо завших, хулгайлах, хүний эрүүл мэндэд одоо хөнгөн болон хүн дэвтэр гэмтэл учруулах, за тэгээд заллах гэмт хэрэгт бол их өртөж байгаа. За, одоо нэг эдний гол шалтгаан нь юу байгаад байна? Тэр хүүхдүүд нэг мэдэгдэхүүн хууль зүйн анхан шатны мэдэгдэхүүнгүй байгаа тэгээд энэ эсвэл гадны нөлөөлөлттэй юм их өртөөд байна уу? За, янз байгаа л да энэ дээр зөвхөн нэг шинжийг бол одоо хийж авалдаггүй байгаа. Тэгэхээр хүүхд маань өөрөө эрх зүйн одоо мэдлэг дутмаг байдлаас болж байна. Энэ хийж байгаа үйлдэлийнхаа эргээгээд хор өмнөлийг мэдхгүйгээс болж байна. За, ар гэр асран хамгаалагч буюу эцэг эхийн одоо хараа нэлтгүйгээс бас гэмт хэрэгт өртчих, одоо гэмт хэрэг үйлдэхт нөлөөлж байна. За, энэ харилцаануудаас их нөлөөлж байгаа. За, одоо ингээд сошиал орчин бол одоо ингээд айгүй хөгжиж гин өдрийн эрх тусмал одоо нэг сошиал платформод айгүйх гарч ин. За, одоо бидний хамгийн их хэрэглэдэг Facebook гэж байгаа. Facebook дээр бол айгүйх бинийгээ залилсан, тэгсэн, ингэсэн, тэгэл цахим покер тоглоом гэл байгаа. Ер нь цахим гэмт хэрэг гэж ер нь бас яг юу хэлээд идэм бэ? За, цахим гэмт хэрэг маань бол мэдээж одоо онлайн хэлбэрээр цахим ертөнцөөр одоо олон нийтэд харьцах маягаар явдаг. Тийм одоо Facebook орчинд бол одоо Америк нэгдсэн улсын Facebook гэдэг олон нийтийн хооронд нь холбогдох зорилттой энэ үйл ажиллагаа явуулдаг ком байгаа. Энэ дээр болохоор мэдээж олон улсаараа Монголын хэрэглэгч нар ашиглах боломжтой байдаг. Энд одоо 18 нас хүрсэн хүүхдийн аккаунт нээгээд одоо Facebook орчинд одоо постэр хийж байна. 9 шидийн олон улсын одоо бусад улс орны хүмүүстэй танилцж байна, нөхөрлөж байна. Мэдээж хол байгаа ар гэрийнхэнтэйгээ холбогдох маягаар ингэж явдаг. За, энэ Facebook-ийн маань одоо залуучууд өсвөр үеийнхэн маань болохоор одоо ашиглаж байгаа хэлбэр нь одоо найз нөхдөдөө харьцах хэлбэрээр их давмгай илүү их ашигладаг. Одоо бусд найз нөхд нь ямар зураг оруулж юм, ямар сэтгэл оруулж ийн гэдэг их үздэг баг. Тэгээд за гэмт хэрэг гэж ярьлаа.
Цахим гэмт хэрэгт өртчөөд байна. Үйлдчихэд байна гэж яриад байгаа. Энэ дээр болохоор залуучууд маань одоо бусдын зургийг одоо зөвшөөрлгүйгээр одоо хуулж аваад хуурамч фейк одоо аккаунт нээгээд тэрүүгээрээ бусдаас одоо мөнгө нэхэх тэр байна. Тэр данс руу эдэн төгрөг явуулчаач гэдэг одоо ар гэрийнх юм уу найз нөхд рүү юм уу ингээд хүмүүс рүү ингээ хаяхчээ. Энэ данс руу эдэн төгрөг өгөөч ингээ буцаагаад өгчээ гэсэн байдлаар бол захин гэмт хэрэг үйлдээд байгаа. Тэгээ энэ гэмт хэргийг бол манай цагдаагийн байгууллагаас одоо захин гэмт хэрэгтэй тэмцэх албанаас бол шалгалтын явцыг тогтоогоод хариуцлага хүлээх насан турш үрээгүй нөө энэс шалтгаалаад хууль заасан хариуцлага хүлээх гэж байгаа. Зүгээр миний ажиллаж байгаа юм бол өсвөр үеийнхэн бол айгүйх сошиал орчин айгүйх хэрэгжилж байна. За нэгнийхээ зургийг тавьчаад нэгнийхээ айгүйх доромжлох, гүтгэх тийм гараад идэг. Тэгээ одоо бас яг сүүлд ажиглагдж байгаа юм бол айгүйх захин покер тоглож гин. Тэгээд хараад хахад би ингээд захин покер тоглож байгаад би тэдэн өргөө алдчихлаа. Би уцаа алдчихлаа. Цагдаад хандгсан юм а гэсэн фэйсбүүкээр айгүйх яваад лээ энэ тал дээр. За захин хэлбэрээр покерыг тоглуулж байгаа мэдээлэл цагдаагийн байгууллагт мэдээж авагдаад шалгадаг байгаа. Тэгээд энэ дээр хэлбэр нь хоёр янз. За сүүлийн үед бол фэйсбүүкийг ашиглаад фэйсбүүкээр одоо лайв хэлбэрээр 13 модны покер гэдэг тоглоомыг бол тоглуулад ингээд одоо ширээн дээр нь хідэн тоглогчийн байрлуулад тэрийг дансаар нэг тоглогчоос тодорхой хэмжээний мөнгөний хураамжтай тэдэн төгрөгийг аваад нийт хэдэн 5-6 тоглогчид орлоо гэхэд тэндээс хоцсонд нь нэг хүнийх нь бооцооных мөнгөний өөртөө авч үлдээд бусд мөнгөний одоо шилжүүлэх хэлбэрээр тоглолдог байна. Энэ маань мэдээж одоо захин ертөнцид мөрөдтэй тоглоом зохион байгуулах гэдгээр зүйлчлэгтээ одоо шалгагдаад явдаг байгаа. Зөв. За одоо нэг би танаас нэг статистик үзүүлэлтийн талаар юу гэдэг асуугаад байна л одоо яг 15-аас 20 насны өсвөр үеийн хүүхдүүд өнгөрсөн жилийг бодоход одоо ингээд гэмт хэрэгт өртөх, гэмт хэргийн халдлагад ордог гэдэг статистик мэдээлүүд нь ерөөдөө өссөн тоотой байна уу, буурсан тоотой байна уу? За манай Баянгол үүрэгдэх цагдаагийн газраас бол статистик мэдээллийг жил болгон гаргадаг байгаа. Тэгээд энэ дээр болохоор нийт одоо 19 20 онтой харьцуулаад одоо статистик бол гарсан байдаг. Энэ дээр одоо 15 наснаас 20 насны хоорондох залуучууд маань одоо 19 онд бол нийт 204 гэмт хэрэгт одоо холбогдож шалгагдаад энэ дээр одоо зүйл Монгол улсын эрүүгийн үйл заасны дагуу одоо ял шийтгэл хийдэлсэн 204 өсвөр насныхан байдаг. 2020 онд бол энэ үзүүлэлт маань буураад гэмт хэрэгт өртөөд гэмт хэрэг үйлдэх нь багасаад 76 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Ингээд өмнөх онтойгоо харьцуулаад 19-20 оны харьцуулах юм бол энэ нийт өсвөр үеийнхний маань одоо үйлдсэн гэмт хэрэг маань 62.7% буурсан байдаг. Буурсан гэдэг чинь бол сайн үзүүлэлт. Тэгээд ял идэлсэн гэдэг чинь эднэр бүр яг тийм хэрэгтэй буруутан тогтоогдоод одоо нэг 20 газар торигцсон гэж одоо би ойлгох уу. За нэг ясандаа гэмт хэрэг үйлдсэн тогтоогдоод хүлээх ёстой хариуцлага үлдээсэн байна гэсэн. За маш их баярлалаа. Тэгээд одоо ингээд подкастын маань одоо ингээд сүүлийн минутыг ингээд би яг танд өөртөө өгье. Одоо ингээд магадгүй миний асуугаагүй үлдээсэн дутуу юм бас өсвөр үеийнхэндээ ирээдүй хождоо ингээд хэлж захиж хандаж хэлэх таны үг юм юу вэ? За өсвөр үеийнхэн маань мэдээж хоёул подкаст эхлэхэд ярьсан байгаа. Ингээд хууль зүйн эрх зүйн мэдлэгээс дутмагаас хийж байгаа үйлдэх эргээд хор хөнөөлийг одоо мэдэхгүйгээс болоод ингээд гэмт хэрэгт өртөждөг
Энэ маань ингээ яваад одоо өөрөө хариуцлага үлээгээд эргээгээд ирээдүйд нь ингээд хусаад чарлагааргүй юм хар тул болоод үлдчихдэг байгаа. Тэгээд нийт одоо сонсогчдоо одоо оюутан сурагчдаа зориулаад одоо хэлэхэд бол юу вэ? Одоо мэдээж мэрэгжил эзэмшихээр одоо суралцж байгаа ирээдүйд мэдээж улс их орондоо мэдээж боловсруучсан болохоор бэлтгэж байгаа учраас одоо хариу сонгосон одоо мэрэгжилтэй тууштай үнэнч ингээд ирээдүйд улс их орноо төлөөлөөд мэрэгсэн мэрэгж байгаа боловсролдоо эзэн болоосоо л гэж хүсмээр байна. Тэгээд эхлээд үйлдэл хийхээс өмнө сайн бодож үйлдэл хийж байгаарай. Эргээгээд энэ гаргасан үйлдэл маань та нарын ирээдүйд хор үнэлтэйгээр учрахгүй гэж бас захимаар байна. Тэгээд энэ ковид одоо 19 цар тахлын үрээнд одоо бүгдээрээ ингээд дор дороос одоо халдваргүй чөлөөтэй дэглэмээсээ бариараа хамгийн гол нь одоо эрүүл мэнд чинь эхлээд нэгт үйдэг шүү гэдгийг хэлмээр энэ да. За маш үнэтэй зөвлөгөө өглөө. Тэгээд танд дараагийнхан ажил үйлсэнд өндрөөс өндөр амжилт хүсье. За IT Students podcast-ийн маань анхны дугаар өгөр өндөрлж байна. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За баяртай.